За тэгэхээр өмнөх хичээлээ өргөжтүүлье. Тэгэхээр эзэн бурхан байдаггүй гэдэг асуудлыг бол одоо өмнөх хичээл дээр ярьсан дундад зууны христийн шашны одоо төлөөлөгч тийм ээ Пома Аквинский бол таван баталгаагаар эзэн бурхан байдгийг бол баталсан. За тэгээд Аквины гэгээд Пома бол эзэн бурхан байгааг онтологийн үнэлгээ шиг баталж болохгүйгээд эзэн бурхан байгааг батлах аргуудыг дэвшүүлсэн буюу эзэн бурхан байдаг гэдгийг баталсан 5 аргын тухай ярьсан. За нэгдүгээрт байгаль дээрх юмс хөдөлгөөнд байдаг гэсэн баримтыг авч үзэх явдал. За өөрөөр хэлбэл байгаль дээр альва юм хөдөлгөөнд ордог та бүхэн мэдж байгаа тийм. За хөдөлж буй зүйлс өөрсдийгөө хөдөлгөөнд оруулааг нь тодорхой. Жишээлхийн бол бид нар харахаар мод хөдөлдөг, цэцэг хөдөлдөг тийм. Гэтэл Пома Аквин юу гэсэн бэхээр тэр мод өөрийгөө хөдөлгөж байгаа юм биш. Цэцэг өөрийгөө хөдөлгөөнд оруулж байгаа юм биш гэж үзэж шít. Хөдөлж буй бүхнийг хөдөлж буй өөр нэгэн хөдөлгсөн. Гэхдээ өөр бусдаар хөдөлгөгдөг анхны хөдөлгөгч байдаг. Өөрөөр хэлбэл тэр мод өөрөө хөдөлгөж чадж байгаа юм биш. Модыг хөдөлгөж байгаа нэг тийм хөдөлгөж байгаа хүч байгаа гэж үзэж шít. За анхны тийм хөдөлгөгч байхгүй бол өөр хөдөлгөгч гэж байхгүй. Иймд юу ч хөдлөхгүй. Тэгэхээр юмс нэгэнд хөдөлж байгаа болохоор анхны хөдөлгөгч байх ёстой. Энэ бол эзэн бурхан гэж. Тэгээ товчоор хэлэх юм бол яах вэ гэхээр ямарваа нэгэн юм бол оршлон одоо тийм ээ юмс үзэгдэл бол хөдөлж идэг. За тэр хөдлөөд байгаагийн шалтгаан нь бол тэр өөрийнхөө шалтгаан болохгүй. Харин тэр модыг цэцгийг хөдлөж байгаа зүйл нь эзэн бурхан гэж үзэж байгаа ахны. За хоёр дахь арга нь юу вэ гэхээр байгальд өөрийнхөө шалтгаан болдог нэг ч зүйл үгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл байгальд өөрийнхөө шалтгаан болдог нэг ч зүйл үгүй гэдэг нь байгаль дээр байгаа юмс бүгдээрээ өөрийгөө үүсгэдэггүй. Жишээлх юм бол юу гэж үзэж байгаа вэ? Хүн өөрөө анханасаа хүн байгаагүй. Хүн ямарваа нэгэн зүйлнээс бий болждог. Хүн өөрийгөө шалтгаан буюу өөрийгөө үүсгэдэг зүйл байхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол за мод байлаа гэж бодоход мод өөрийгөө үүсгэж байгаа анхны шалтгаан болж чадахгүй. Модыг үүсгдэг дахиад нэг анхдагч зүйл байх ёстой гэж үзэж байна. За юм бүхэн бусдаар шалтгаалцдаг юм бол анхны шалтгаан гэж байх учиртай. За одоо юу гэдэг мод ургахын тулд юу хэрэгтэй? Үр хэрэгтэй. Үр байхын тулд газар дээр байх ёстой. Газар үүсгэхийн тулд газар хаанаас үүсэн байх вэ? Газрыг үүсгэхэд ингээд урагшаага явсаар хагаад тэр модыг үүсгэсэн анхны тэмдэг шалтгаан байх хэрэгтэй гэж үзэж шít. Анхны шалтгаан байхгүй байсан бол үр дагавар гэж байхгүйсэн. Тэгэхээр бид анхны шалтгаан бол эзэн бурхны хүлээн зөвшөөрөх ёстой гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо яах нь вэ? Модны хамгийн анхны шалтгаан нь бол эзэн бурхан байх нь. Тэр анхны шалтгаан байхгүй бол үр дагавар гэж байхгүй, үр мод гэж байхгүй байх нь шүү дээ. За 3 дахь арга нь бол байгаль дээр оршин буй бүхэн зайлшгүй ирэхээр байгаа гэдэгт түшгэлдэг. Оршин байх нь зайлшгүй биш бол тэнд оршин байх шаардлагагүй байсан. Иймд энэхүү зайлшгүй гэрлэгч нэгэн буюу эзэн бурхан байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол эзэн бурханы бүтээсэн юм бол хорвоо дээр зайлшгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл болд дорж гэдэг хүн эзэн бурханы одоо хүслээр энэ орчин дээр байх ёстой учраас одоо амьдарч байгаа. Байх ёсгүй байсан бол одоо болд гэдэг хүн доржийн 2 дахь хүү, 3 дахь хүү болж хорвоод төрөхгүй байсан гэдэг зайлшгүй өөрөөр юмс оршин байна гэдэг бол зайлшгүй байх ёстой. Тэр зайлшгүйг хин хийгээд байгаа бурхан тэнгэр хийгээд байгаа маа гэдэг асуудлыг Пома ярьсан байх нэ. За 4 дахь арга нь болохоор байгаль дээрх зүйлс зохих хэмжээний сайн сайхан үнэн төгөлдөр шинж байдаг. Ийм эдгээр төгөлдөр шинжийн хэмжүүр буюу жинхэнэ цэвэр сайн сайхан үнэн гих мэт орших ёстой. Үнийг эзэн бурхан гинэ. Өөрөөр хэлэх юм бол байгаль дээр байгаа бүх тэр сайн сайхан төгөлдөр зүйлийн эзэн бурхан байж идэг. Ийм учраас бурхан тэнгэр байж идэг гэж үзсэн байна. За 5 дахь арга байгалийн юмс үзэгдэл зорилготой байдаг. Энэ бүхний зорилго чиглэлтэй болгосон ухаанд нэгэн байх ёстой. Энэ бол одоо бурхан эзэн бурхан юм а гэж. За ийм одоо 5 үндэслэгээр 5 аргаар бурхан тэнгэр байдгаа гэдгийг бол баталсан байна.
За эзэн бурхны оршихуйн талаар Помогийн эхний 3 баталгааг өнөө бид космологийн үндэслэл гэж нэрлэдэг. Сайн сайхан зүйл оршин байхыг илтгэх 4 дахь нотлохыг ёс суртахууны үндэслэл гин. За энэ төрлийн хамгийн алдартай үндэслэлийг Кант дэвшүүлсэн. Бүгдээрээ эхний хичээл дээр үздсэн те. Шашин ямар хэрэгтэй юм бэ? Ёс суртахууных нь үднэс хэрэгтэй гэж. За Помогийн 5 дахь нотлохоо шиг үндэслэгээ загварын буюу теологийн үндэслэл гэж нэрлэдэг байх нэ. За ингээд 5 баталгаанд тавуулаа бүгдээрээ нэртэй байх нь шүү дээ. За тэгээ Помо Аквины дараах үндэслэгээ гаргаж ирсэн. За Аристотель юу гэж хэлсэн байдаг вэ? Эртний грекийн философч Аристотель ертөнц үргэлж оршоор ирсэн гэж үзсэн. Эртний грекийн философч Аристотель юу гэсэн бэхээр өнөөдрийн бидний амьдарч байгаа ертөнц одоо хаанаас хин нэгэн одоо тийм ээ зүйл бүтээгээгүй анханасаа л ийм ертөнц иймэр л байсан гэж үзчихсэн бол Библиэд юу гэж ярьдаг вэ гэхээр ертөнц үргэлж оршин байгаагүй гэж үзэж байгаа. Библи та бүхэн санаж байгаа. Тэгэхээр юу гэдэг вэ? ертөнц үргэлж оршин байгаагүй. Эхлээд хаосын хэлбэртэй байсан. Хаосыг өмнөх хичээлдэр бүгдээ ярьсантай цаг хугацаа байхгүй, орон зай байхгүй, тэгээ тодорхойгүй юм. Тэгээ бурхан буюу гад эзэн тэнгэр одоо ертөнцийг одоо хаосын байдалтай байхад нь 6 хоногт бүтээгээд 7 дахь хоног дээр намаржээ гэж бүгдээрээ ярьдаг. За тэгвэл Помо Аквины юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хоёроос үндслээд ерөөсөө ертөнц үргэлж орсон байсан юм биш ээ. Өөрөөр хэлэх юм бол Аристотелийн үзлийг бол үгүйсгэж байна шүү дээ. За тэгээд ертөнц эхлэлтэй боловч эзэн бурхан түүнийг мөнх оршихоор бүтээсэн гэж Помо Аквинский хэлсэн байна. ертөнц эхлэлтэй боловч эзэн бурхан энэхүү одоо ертөнцийг мөнх оршихоор бүтээсэн. Тэгэхээр Помо Аквинский юу гэж үзсэн бэхээр ертөнцийг бол хэн бүтээсэн байх нь вэ? Бурхан тэнгэр бүтээсэн. Ийм учраас эзэн тэнгэр бол юм бүтээдэг бурхан байх нэ, бүтээгч бурхан байх нэ гэдэг асуудлыг бол ярьсан байдаг. За дараа нь Хиппогийн гиген Августин юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр чөтгөр бол эзэн бурхны бүтээл биш гэдэг асуудлыг ярьсан. Өөрөөр хэлэх юм бол шашинд нэг юм асуулт гарч ирдэг. Үнэхээр тийм эзэн тэгэхээр бурхан те бүхний бүтээдэг бүх сайн сайхантай хамаатай юм бол яагаад ертөнцийн муу зүйл бий болдгийг, хүмүүс яагаад зовдгийг, яагаад тэнд чөтгөр байдаг вэ гэдэг юм асуулт гарч ирдэг. Тэгээд тэр ч ийм үг гэдэг чинь хаана бурхан байна, тэнд чөтгөр байдгаач гэдэг үг байдаг те. За тэгвэл Августин юу гэж хэлсэн байдаг гэхээр чөтгөр бол ерөөсөө эзэн бурхны бүтээл биш юма гэдэг юм чухал аргументыг дэвшүүлсэн байна. За тэгээд Августин юу гэж хэлсэн бэ гэхээр Август чөтгөрийн тухайн асуудлыг онцгойлон авч судалсан. За хэрв эзэн бурхан бүхнээс хүчтэй юм бол дэлхий дээр яагаад чөтгөр байгаад байж чаддаг юм бэ? Яагаад одоо юу гэдгийг эзэн бурхан бүхнээс хүчтэй юм бол яг тэр эзэн бурхантай адилхан тийм хүчтэй чөтгөр байдаг юм бэ гэдэг ийм асуултууд гарч ирдэг. За өмнөх бүгдээрээ мифтэр үзчихсэн те нөгөө тоорын алхахыг чинь аваа явчихж байгаа тийм их хэмжээний бас хүчтэй чөтгөр бас байдаг байна шүү дээ. За ийм одоо чөтгөрийн тухайн асуулт нь бол Август зэрэг Христ үжилттэй мөн Жууд исламын шашнтуудын хувьд бол ноцтой асуулт болдог. Өөрөөр хэлэх юм бол энэ чөтгөрийн тухайн асуулт нь бурхан тэнгэрийг эзэн тэнгэрийг бол одоо үгүйсгэх нэг баталгаа болж өгч идэг байна. За дэлхий дээр муу мухай зүйлс оршсоор буюу ил баримтаа сүүсэн энэ асуудал бурхны эсрэг бол одоо үндэслэгээ болдог. Тэгэхээр бурхан тэнгэрийг батлая гэж бодож энэ бурхныг үүсгэсэн үндэслэгийг бол дарах ёстой гэдэг асуудал гарч ирж байгаа. За тэгээ Августин хэлсэн. Эзэн бурхан бүх зүйлийг бүтээсэн гэвч чөтгөрийг бүтээгээгүй гэж байгаа. ертөнцийн бүх зүйлийг бол эзэн тэнгэр бүтээсэн. Гэхдээ чөтгөрийг бүтээгээгүй. За учир нь чөтгөр ямар нэг зүйл биш харин дутагдахгүй, гачигдахгүй зүйлээр тодорхойлогддог. Өөрөөр хэлэх юм бол анхаардаа юмсыг бурхан бүтээсэн. Тэгвэл юмс гэдэг зүйлд чөтгөр орохгүй гэдэг асуудлыг Августин тавьж шít. Тэгвэл юмс гэдэг зүйлд чөтгөр орохгүй бол чөтгөр гэж юу вэ гэдэг энэ чинээс асуулт гарч ирж байгаа юм. Тэгээд жишээ нь сохор хүнийг чөтгөр хэрхэн зовоодог вэ гэвэл харах чадвараар дутаан гачигдуул зовоно. Хулгайч хүнд буй чөтгөр нь юу вэ гэвэл шудрах чанарын одоо тийм ээ дутагдал гачигдал юм аа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол чөтгөр гэдэг бол хүнд байдаг гачигдал, дутагдал.
Тэгээ хүн ямар нэгэн зүйлээр дутагдаад ирэхээр тэр хүнээс чөтгөрийн зан гарч идэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Августины үзлээр чөтгөрийг хүн бүтээгээгүй юу? Чөтгөрийг бурхан бүтээгээгүй, харин эндээс аваад үзэх юм бол чөтгөрийг хүн бүтээж байгаа байхгүй. Хүн өөрсдөө. Тийм учраас чөтгөр бол бурханы бүтээл биш юм а гэдэг ийм одоо сонирхолтой аргументийг бол одоо тийм ээ дэвшүүлсэн байна. За цааш нь Августин юу гэсэн бэ гэхээр гэхдээ л одоо тийм ээ эзэн бурхан энэ дэлхийг бүтээхдээ яагаад ийм чөтгөрлөг дутагдахуйтай бүтээсэн юм бэ гэсэн асуулттай бол Августин тулгарсаар байсан. За энэ асуултын хариу бол хүн сэтгэдэг амьтан гэсэн үзэл санааны эргэн тойронд эргэлдэж байсан. Өөрөөр хэлбэл хүн бас сэтгэдэг амьтан. Тэгээд сэтгэдэг амьтан учраас хүн сайныг сэтгэдэг, бурханлаг зүйлийг сэтгэдэг, муу буюу чөтгөрлөх зүйлийг одоо сэтгэдэг. За ингээд Августин хэлэхдээ хүн шиг сэтгэдэг амьтныг бүтээхийн тулд эзэн бурхан хүнд хүсэл эрмэлзлийн эрх чөлөөг өгсөн гэж байна. Өөрөөр хэлэх юм бол бусад одоо тийм ээ амьтан ба хүн хоёрт нэг ялгаа байдаг. Бид нар нэг асуулт асуудаг шүү дээ. Хүн ба амьтан хоёрт ямар ялгаа байдаг вэ гэнгүүт хүн бүгдээр юу гэж хариулдаг вүлээ? Ярьдгаараа ялгардаг, оюун ухаанаар ялгардаг гэж ялгаа гардаг. Тэгвэл Августин бурхан ба хүн хоёр бишээ амьтан ба хүн хоёрын ялгааг хүсэл эрмэлзэл сонголт хийдэг чадвараар нь ялгаатай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Августины үзлээр хүн бол сэтгэдэг амьтан. Сэтгэдэг байгаа бол тэнд ямар нэгэн хүсэл эрмэлзэл байгаа. Хүнд ямар нэгэн хүсэл эрмэлзэл байгаа бол нэг бол сайныг сонгоно, нэг бол мууг сонгодог. Ийм одоо зарчим бол байдаг. За хүсэл эрмэлзлийн эрх чөлөө гэдэг бол сонголт хийх чадвар. Өөрөөр хэлэх юм бол сайн муу хоёроос сонголт хийдэг байх. Өөрөөр хэлэх юм бол хүн бол сэтгэдэг амьтан гэсэн. За сэтгэдэг амьтан учраас хүнд бол сонголт байгаа. Урагшаага явах уу, баруун тиш явах уу, зүүн тиш явах уу гэдэг нь хүнээс өөрийнх нь гарт ичдэг. Тэгээд харин зөв сонголт хийвэл тэр нь буянлаг үйл болно. Муу зүйл үйл хийх юм бол чөтгөрлөг зүйл болно гэдэг хавцлыг Августин хэлсэн байна. За тэгээд цааш нь Августин юу гэж хэлсэн бэхээр эзэн бурхан энэ шалтгаанаар анхны хүн бол хадамд бололцоо олгосон бөгөөд нөгөөх нь муу буюу чөтгөрийг сонгосон билээ гэж байна. За Библиэлд юу гэж гардаг вэ гэхээр Адам Ева хоёрт одоо тийм ээ маш гой цэцэрлэг бүрээлэг бурхан тэнгэр өгсөн. Гэхдээ эзэн тэнгэр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр за энэ модны цэцэрлэгийн энэ модны энэ алимыг л идэж болохгүй шүү. Тэ? За бусд нь бол одоо та хоёрын дурын гэд. Тэр өөрөөр хэлэх юм бол энэ хоёр сонголт үлдээж шít. Хориглосон зүйлийг авах уу байх уу гэж. Гэтэл яадаг вэ гэхээр могооны үгэнд ороод Адам Ева хоёр алимыг идэж байгаа. Алимыг идээд өөрөөр хэл болохгүй гэсэн сонголтыг хийж шít. За ингээд өөрөөр хэлэх юм бол энийг эзнийхээ төлөө одоо цэцэрлэгээс хөөгдөж одоо ингээ энэ цагаас ахуулаад хүн бол өгдөг болсон, зовдөг болсон, өвддөг болсон, шамлдаг болсон юм а гэж одоо тийм ээ Библиэлд гардаг. За энийг бүгдээрээ яривал маш бараг л нэг парын хичээл болох учраас багш нь маш цомхон ярьлаа. Хэрвээ та нар хүсэж байх юм бол бүгдээрээ танхимаар орохоороо энэ тухай дахиж үргэлжлүүлэн ярьж болно. За ингээ яатсан бохно Адам Ева хоёрт бол сэтгэдэг болсныхаа төлөө одоо сонголт хийж шít. Зөв замаар явах уу, буруу замаар явах уу гэдэг ийм сонголтууд гарч ирж байна. За дараа нь Боици гэдэг хүн юу гэж хэлсэн бэхээр эзэн бурхан бидний сэтгэлгээ үйл ажиллагааг урьдчилан тольддог. Өөрөөр хэлэх юм бол бүгдийг мэдчихэдэг гэсэн санааг Боици дэвшүүлсэн байна. За одоо Боици юу гэж хэлсэн бэ гэхээр эзэн бурхан мөнх орших одоо цагт л оршдог. Өөрөөр хэлбэл эзэн бурхан өнгөрсөнд биш ирээдүйд биш одоо цагт л дандаа оршиж идэг байх нь цаг хугацааны үед. За эзэн бурхан ирээдүг одоо мэддэг шигээ мэддэг. Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр бурхан тэнгэр одоо цагт оршиж байгаа ч гэсэн ирээдүг яг одоог мэддэгтэйгээ адилхан яаж идэг байх нь мэдчихэдэг гэсэн санаа. За дараа нь эзэн бурхан намайг өнөөдөр кинонд явна гэдгийг мэддэг. Өнөөдөр кинонд явах нь миний чөлөөт байдал. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эзэн бурхан бидний чөлөөт бодол санаа болон үйл ажиллагааг урьдчилан тайлбарлаа гэжээ. За ингээ өнөөдрийн хичээлүүгээр дуслаа хүүхдүүдээ тэмдэглэл хөтлөөрөө айсаа хийгээрээ дараагийн хичээлд уулзалтаа түр баяртай хүүхдүүдээ.